За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Игжрал огт Азлаг гэдэг. За ингээд та бүхэндээ өөрийнхөө эсээг танилцуулах гад ингээд зогсож байгаадаа маш их баяртай байна. За хамгийн түрүүд бидний өдөр тутамдаа байнгын хэрэглэгддэг баг хамааралтай болчихсон зүйл. Та нар энийг юу гэж бодож байна? За мэдээж бүгдээр хамгийн түрүүнд уцыг бодож байна. Гэхдээ тэрнээс илүү зүйл байгаа гэвэл та нар юу гэж бодож байна? Энэ бол чихрийн хэрэглээ юм аа. Бид өдөр тутамдаа чихрийг маш ихээр хэрэглэдэг, хэтрүүлж хэрэглэдэг. Та нар чихргүй амьдарч ингээд төсөөлтөө бүр ингээд санаа нь боохгүй байгаад бүр айгүй хэцүү. За тэгээд бид үүнийгээ сонгоод судлаад явахдаа хүүхдийн Америкийн хүүхдийн судалгаа, хүүхдийн академийн судалгааг авч үзсэн. Үүнээр бол одоо 5-аас дээш насны хүүхдүүд дандаа 25-50 г сахар хүртэл авах боломжтой юм билээ. Тэгээ үүнээс доош болохоор 15 г. 2-оос доош насны хүүхдүүд ямар ч чихэр хэрэглэхгүй хориглох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгээ би бүр гайхаад тэгвэл бидүүлээ чинь ямар их чихэр хэрэглэдэг юм бэ? Ямар хэтрүүлж хэрэглэдэг юм бэ? За үүндээ бүгдээ нэг жишээ авч яриа л та. За нэг ангийн нэг охин чихэр авчирлаа. Тэгэл бүгдээрээ тэр чихрийг идэхэд бол тэр хүсэл нь ориглоод бүр ингээд алалцаал ингээд арай гэж нэгийг авлаа. Тэгэл идлээ. Тэгэл тэр өдөр чихэр хэрэглэн хөгжсөн гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хүүхдүүд тэрийг мэдлгүйгээр зүгээр тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг л дарсан. Тэгэл дахиад чихэр идэх хүсэл өрдөг. Тэгэл за би өнө гоон зурлаа. Чихэр авч идлээ. Гэл ингээд байнгын ингээд чихрийг хэрэглээ үүсч идэг. За үүнээсээ ингээд маш олон өвчлөлүүдийг ингээд үүсч идэг. Одоо жишээл шүдний орхолтын тий ингээд цэцэрлэг оронгууд ингээд хөөрхөн дүүнрээ харангууд ингээд шүдэн өвдсөн эсвэл харалцсан тийм байхыг харах бүр үнэхээр их харамсалтай байдаг. За би одоо өөрийнхөө зүгээс ярив. Би бол 3-наас хүртлээ хөдөө эмээ дээр өссөн хүүхэд. Манай эмээ ер нь бол чихрийн хэрэглээний эсрэг тал зогсдог юм. Тэгээд над ерөөсө чихэр хэрэглүүлдэг байсан. Би чихэр идэж өсөөгүй. Тэгээд тэрний улмаас би бүр амьдралаа ганц ч удаа шүдний эмнэлэг орж үзээгүй. Би бүр ганц ч удаа шүд өвчлөлөө гэж аав ээжгээ зоож үзэж байгаагүй. Ийм байна. Тэгээд хэдүүлээ бас тэ хүүхдүүдтэй дүү нартай анхаарал тавих юм бол шүдний өвчлөл тэ түүнээс үүдэх маш олон зүйлийг гэж өршлөн сэргийлж хамгаалах бүрэн боломжтой юм байна. За тэгээд шүдний эмчи би одоо өөрөө сумын шүдний эмч дээр цаг авч уулзсан. Тэгсэн чинь нэстэ амар бүртгэлтэй юм биш би бүр oh my god энэ одоо юу вэ те? Ямар амар юм бэ? Тэгсэн чинь тэр одоо баруун 200 гараад хүн байгаа байхгүй юу? Тэгэл тэдний баруун 70-80% нь дандаа бага насны хүүхдүүд. Тэгэл бага ангийн хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд байгаа байхгүй юу? Тэгэл би чинь бүр ёос те. Ямар амар юм бэ? Гэж тийм л надад сэтгэл төржсэн. Тэгэхээр хэвтүүлээ амар чихэр хэрэгэлдэг байгаад та нар минь бас бодоод үзээрэй. За тэгээд хийдэг чихрийн хэрэглээ маш олон өвчнийг үндсэн суурь болдог. Монгол улсын хорт хавдрын шалтгаан нэгт байдаг шалтгааны үндсэнд бас энэ сахар гэдэг зүйл ордын байна. Бид энэ мэдээлэл энэ ойлголтыг авах юм бол цаашдаа альфа үеийн дүүнэртээ тэ өөрийгөө болон бусдыг аврах бүрэн боломжтой ах нэ. За эцэст нь өнөөдрийн хэрэглээ маргаашийн амьдрал чухал нөлөөтэй. Би яг одоо зөв сонголт хийж чадвал ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийх боломжтой. За хамгийн сүүлнээс хэдүүлээ 1 сарын турш энэ юу марафон гэдэг төслийн уралдаанд оролт эсэндээ эксэгээ бичээ төсөлтөд оролцоод маш амжилттай явлаа. Энэ бүхний ард гарч чадсан та нартай бас баяр хүргэе. Тэгээ бүгдэндээ алга чацгаая. За ингээд эцэст нь анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.